Ажил хайх. Ажил мэргэжлийн баримжаа зүйн үндсэн хугтгуун бөгөөд орчин үеийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэг чиглэл юм. Ажил хайх уламжлалт дарга нь ажил хайгч болон зарим зуучлалын байгууллагын хооронд харилцан мэдээлэл солилцох явдлаар хязгаарлагдаж байсан бол орчин үед хүмүүс ажилтай болох гэдэг нь бие даасан, зориуд боловсруулсан стратегийн хүрээнд хэрэгждэг болж байна. Тухайлбал ажил хайгч мэргэжлийн байгууллагуудтай холбогдох компаниудад биечлэн болон тэдгээрийн захим хуудсанд зочлох, өргөдөл гаргах, нийгмийн болон мэдээллийн сүлжээнд хамрагдах, сүлжээний ажил хийх, ажлын захад зочлох, ажил мэргэжлийн мэдээллийн төвөөр үйлчлүүлэх, зуучлалын үйлчилгээнд болон ажилтан элсүүлэх арга хэмжээнд хамрагдах гэх мэт юм аа. Ажил хайх стратегийн хамгийн чухал арга хэрэгсэл бол авяас чадварын маркетинг юм. Нөгөө талаас ажил хайх стратеги нь зөвхөн ажил хайгчийн бус ажил олгогч өөрсдийн хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцэх ажилтныг хайх үйл явцтай холбоотой юм аа. Авяас чадварын маркетинг. Ажил горилагч төрийн хвшлийн зуучлалын байгууллагын үйлчилгээнд хамрагдах байдлаа хангалтгүй байна гэж үзвэл авяас чадварын маркетинг хийж хөдөлмөрийн зах зээл нэгдэх боломжтой. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн зүгээс ихээхэн хүчин чармайлт шаардлагатаас гадна хүлээх хариуцлага нь нэмэгдэнэ. Ажил горилагч ажлын байранд өргөдөл гаргахад шаардлагатай багц материалыг бэлтгэхдээ өөрийн давуу болон сул талаа үнэн зөв тодорхойлно. Энэ үед хөдөлмөрийн зах зээлд нэгдэн орох нь дан ганц хөдөлмөр зуучлалын байгууллага мэдээлэл харьцуулалтын системийн үүрэг биш болж харин тухайн хүн авяас чадварын маркетинг хэрхэн хийхээс бүх зүйл шалтгаална. Ингэснээр ажил хайгч нь өөрийн боловсруулсан ажил хайгчийн дүрдээ итгэл үнэмшилтэй болдог байна. Эзэмшсэн болон нэмэлт сургалтанд хамрагдаж, эзэмсэн чадамж, чормайлт гаргахгүйгээр бий болсон авяас дадал мэдлэгийг чухалчлан үздэг. Ажил горилагч өөрийн маркетингийг хийж байгаа учраас гэр бүлийн орчинд сайн дурын ажил хийх явцдаа чөлөөт цагаараа эзэмшин уур чадвар давуу талаа үнэн зөв жагсаан бичнэ. Ихэнх тохиолдолд хүмүүс өөрийн гаргасан давуу байдлын жагсаалтаа үзээд гайхдаг. Үүнээс гадна тухайн хүний бие хэмбэ, бие бусдад ямар сэтгэл төрүүлдэг вэ гэсэн ухамсарыг үүнд хамааруулан ойлгоно. Тэгвэл авяас чадвар нь дадал чадвар мэдлэгийн нэгэн адил суралцаж бий болдог зүйл биш юм аа. Энэ нь маш хүчтэй илэрдэг тархины тодорхой холбооснуудад суйрлана. Энэ нь хувь хүний аливаад хандах хандлага, сэтгэн бодох буюу зан төлөвийн дахин давтагдчихгүй хэв маягийг тодорхойлдог. Сэдлийн төрөл хэлбэр, сэтгэн бодох арга хэлбэр, мэдрэх буюу зан төлөвийн хэв маяг болгон харилцан үйлдэлийн төрөл хэлбэр зэрэг нь үүнд хамаарна. Маш цөөн хүмүүс өөрсдийн авяас чадварын талаар тодорхой мэдлэгтэй байдаг. Өөрсдийн ажил мэргэжилдээ эксперт болсон хүмүүс ч өөрсдийн хамгийн сайн авяас чадварыг мэдэхгүй байх тохиолдол олон бий. Үүнийг танин мэдхийн сэтгэл зүйд сохор тоолт гэж нэрлэдэг. Зөвлөгөө өгөх, ажлын байранд зуучлах ярилцлагын үеэр энэ асуудалд илүү анхаарч зөвлөхийн зүгээс өөрийн байгууллагын хамгийн сайн хүмүүсийг нээлттэй ажлын байранд өрсөлдүүлж байгаагийн нэгэн адил асуудалд хандах нь зүйтэй юм аа. Тухайн ажил горилагчийн ур чадварт эргэлзэж байгаа бол манай ажилтнуудын бусад ажил горилагчдоос ялгарах давуу тал юу вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ зорилгоор нээлттэй асуултын хүрээнд ярилцаж ажил горилагч зарим тодорхой нөхцөл байдалд ямар зан төлөв гаргадаг байсан, ирээдүйд ямар зан үйл гаргахыг тунгаан бодох боломжийг олгоно. Үүнтэй холбоотойгоор тухайн хүний шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвар, тодорхой хариу үйлдэлийг давтах, хандлага, сэтгэл ханамжаа илэрхийлэх зэрэг байдал зэргийг харгалзан үзнэ. Авяас чадварын дараах төрлүүд байж болно. Үүнд сэтэлжүүлэлтийн авяас чадварын жишээ, цаашаагдах ирмэлзэлтэй, чадварлаг, үнэт зүйлийг эрхэмлэгч, ёс зүйг номлогч, сэтгэх шийдвэр гаргахтай холбоотой авяас чадварын жишээ, зорилгод чиглэсэн, сахилга баттай, зохион байгуулах авяастай, дэг журамтай, замбраатай, төлөвлөгч, стратегч, бизнес эрхлэгч, тооны хүн, уран сэтгэгч. Харилцааны түвшинд илэрх авяас чадварын жишээ, сурталчлагч, мэдрэмж сайтай, нийгмийн сүлжээ үүсгдэг, тооцоологч, санаачлагч, багаар ажиллах, удирдагч. Ажил хайгч өөрийн давуу талыг тодорхойлохоос гадна ямар нэгэн байгууллагад зориулан ажилд орох богино хэмжээний өргөдөл боловсруулна. Нийт ажлын байрны зарын ердөө багахан хэсэг хөдөлмөр зуучлалын агентлагийн мэдээллийн санд бүртгэгддэг. Герман улсад энэ нь 40 орчим хувьтай байдаг.
Бусад тохиолдолд ам дамжсан сурталчилгаа, ажилтнанд шууд хандан ажлын байр санал болгох, ажлын байрны зарын дагуу байгууллага дотроос ажилтнаа сонгон шалгаруулах замаар шаардлагатай хүний нөөцийг ажилд авдаг. Ажил хоригчийн бичсэн захидал хүний нөөцийг сонгон шалгаруулах шийдвэр гаргагчдын анхаарлыг татах хэрэгтэй. Хүний нөөцийг сонгон шалгаруулагчид нэг захидлыг уншихад 10-аас 20 секунд зарцуулдаг тул өөрийн ажиллах хүчийг санал болгож буй ажил хаягч өөрийнхөө онцлогийг тодорхойлсон довч тодорхой мэдээлэл сайтай захидал бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 10-аас 20 секундын дотор захидал уншигчийг өөрийнхөө талд оруулах шаардлагатай. Энэ нь хялбар ажил биш юм аа. Ажил горилагчийн захидал, ажил олгогчийн сонирхлыг татсан тохиолдолд тухайн компани ажил хаягчдад багц материалаа хүргүүлэх хүсэлт илгээх эсвэл ярилцлагад дурах боломжтой. Дараах хэсэгт оновчтой бичигдсэн захидлыг жишээ болгон үзүүлэв. Үүнд 25 настай материал ханин шалгагч, гадаргуйн техник материал шалгагчийн мэргэжлийн боловсролтой, төслийн инженерээр ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн эксперт үйлдвэрлэлт, хөгжүүлэлт, схем зураг, чанарын удирдлага, чанарын баталгаажуулалтын чиглэлээр ажиллах сонирхолтой. 35 настай хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр нэмэлт боловсрол эзэмшсэн, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, сэтгэл зүйч, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр Франкфурт хотод хамтран ажиллахыг санал болгож байна. Гадаадд ажиллаж байсан, сургалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан, удирдан зохион байгуулах чадвартай, англи хэлийг сайн эзэмшсэн, савлгааны техникийн мэргэжилтэн төсөл хэрэгжүүлэх мөн богино хугацаагаар гадаадд мэргэжлийн зөвлөх төслийн удирдагч, засвар үйлчилгээний мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахыг санал болгож байна. Дадал чадвар, мэдлэг авьяасыг хэрхэн ялгах вэ? Дадал чадвар гэдэг нь хэрхэн яаж гисэн утгыг илэрхийлсэн аливаа даалгавар, ажил үргийг хийж гүйцэтгэж шаардлагатай багаж хэрэгсэл юм аа. Үүнийг нэг хүнээс нөгөө нь суралцах боломжтой агуулгын тухай мэргэжлийн мэдлэг гэж үздэг. Жишээлбэл Word, Excel зэрэг компьютерийн програм хангамжтай ажиллаж байгаа нь чадвар юм. Энэ үйл ажиллагааг олон давтан хийх тусам дадалтай болно. Мэдлэг нь хүний тархинд хадгалагдсан мэдээлэл юм. Эдгээр нь бодит үнэн, захилгаанчин, захилгааны сугамжуулзаа суйрлуулж байхдаа захилгаангүйдэл зохиулж болох нөхцөл гэх мэт туршлагатай холбоотой байна. Тухайлбал өмнө нь захилгаангүйдэл зохиулж байсан захилгаанчин энэхүү туршлага ирээдүйд захилгаан сүлжээ суйрлуулахаас бусад ажилд нухацтай ашиглах чадвар эзэмшинэ. Мэдлэг нь ижил төстэй нөхцөлд олж авсан мэдлэг мөн илүү өргөн цар хүрээний мэдлэгтэй уялддаг. Хөдөлмөр эрхлэлт төвтэй кейс менежмент.